Амжилттай яваа хүмүүс бусад хүмүүсээс яагаад эрт тусдаг вэ? Итгэмээргүй дэндүү амжилттай явж буй хүмүүс нар гарахаас өмнө буюу өглөө 4 цагт босдог байна. Хэддэх өдөр мөн ямар өдөр байхаас үл хамаарч амжилттай хүмүүс байнга 4 цагт босох дүрмийг баримталдаг байна. Тэгэхээр 4 цагт босох дүрм гэдэг нь юу вэ? Энэ нь маш энгийн. Та ердөө 4 цагт босгол дүрмтэй. Энэхүү бичлэгээр өглөө 4 цагт босохын 9 шалтгааныг танд харуулахыг зорьсон юм. Хэрвээ та миний чаналыг анх удаа үзэж байгаа бол subscribe дараарай. Учир нь таны амьдралд өөрчлөлт авчирч болох видео контентийг оруулах болно. Нэгдүгээрт эрх чөлөө ба сонголт. Ихэнх хүмүүс ойролцоогоор 7 цагт босдог. Гэхдээ сонголгүйгээр босдог байна. Ихэнх офис ажлууд маань 8 цагт эхэлдэг. Тэгэхээр дэлхийн тал хүмүүс 7 цагт босдог болж таарч байна. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс нь бусдын нөхцөл байдалд үндэслэж босч байгаа юм. Харин амжилттай хүмүүс өөрийнхөө хизээ босхийг сонгодог. Өглөөгөр тэдэнд хангалттай цаг байгаа тул эрх чөлөөтэйгээр өөрсдийнхөө хүссэн зүйлдээ цагийг зарцуулж байгаа юм. Хоёрдугаарт тэмцээнд үсрэх. Дэлхийн ихэнх хувь нь унтаж байхад харин та амжилт руу тэмүүлж байх юм. Та өдөр бүрийн зорилгоо энэ хугацаанд биелүүлэх боломжтой. Жүжигчин Дуэйн Джонсон өглөө 4 цагт босохоос гадна аль хэдийн 4 цагт жимд байдаг байна. Тэр хэн нэгний өмнө төрүүлж алхахыг хүсдэг байна. Иймээс амжилттай хүмүүс маш том өндөр оргилд хүрч чаддаг байна. 3-дугаарт цагтаа босох. Зарим өдөр бид маш их эрч хүчтэй байдаг. Харин бусад өдөр эсрэгээрээ байдаг. Амжилттай явах хүмүүст ч энэ зүйл бас тохиолддог. Гэхдээ хэцүү өдөр байсан ч гэсэн тэдний бүтээмжид хизээч нөлөөлдөггүй байна. Яагаад тэгэхээр тэд өглөө 4 цагт босох дүрмөө баримталдаг байна. Тэд өглөө бүр сэрэх болгонд урам зориг өгдөг хэм маягийг боловсруулж дадал зуршил болгож чадсан байдаг. Дөрөвдүгээрт чиглэлээ боловсронгүй болго. Амжилт гэдэг нь ойлгомжгүй замаар явж байгаатай ижил юм. Цөөхөн хүмүүс хувийн амжилт гэдгийг мэддэг. Тиймээс бид өдөр бүрийн зорилго тавих нь чухал юм. Та өглөө бүр өөрчлөгдөхийг хүсэж буй зүйлээ бичих хэрэгтэй. Та зорилгоо өдөр тутмын ба уян хатан зорилго тавиарай. Мөн аль болох шин зорилтууд тавихыг хичээснээр та илүү өөртөө их итгэлтэй болж зөв чиглэл рүү явах болно. 5-дугаарт бүтээлч орон зай. Ажил дээрээ бид уулзалт, утасны дуудлага, имэйл гэх мэт олон зүйлс хийдэг тул бидний тарих чөлөөтэй сэтгэх цаг их байдаггүй. Тиймээс амжилттай хүмүүс өглөөг чөлөөт цагаа болгодог байна. Өглөөгөр бид шилдэг санаануудыг гаргаж, мөн хуучин ойлголтуудыг шинээр бий болгож чадна. Хүмүүс хаяа нэг зүүдэндээ шин санаануудыг олж авдаг бол бид өглөө болсноор энэхүү зүйлийг өдөр болгон авах боломжтой. Тиймээс амжилттай хүмүүс өглөө бүр шин зүйл сурч, өөрийгөө хөгжүүлж, өдөр бүр та өөрийнхөө өөрчлөгдөж байгааг олж харж чадах юм. Зургадугаарт төвлөрөл. Бидний өдөр тутмын амьдралд анхаарал сарниулах зүйлс маш олон байдаг. Жишээ нь утасны дуудлага, гэр бүлтэйгээ ярих, хүнтэй чатлах гэх мэт. Таач бас 4 цагт босоод юу хийхээ мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Миний хувьд 30 минутыг нь илбээ давтахад зориулдаг. 7-дугаарт унтах инерцийг сэгсрэх. Таны бие махбод сэрхэд хүндрэлтэй байж магад. Заримдаа сэрүүлэг дуурахаас өмнө 1 юм уу 2 цагийн өмнө сэрчиж болно. 8 цаг унтж амарсны дараа таны тарих өөдрөг сэргэлэн цовоо биш байж болох юм. Та сэрээд нойрмоглдог байж магад. Тэрхүү нойрмог байдал маань бидний ажилд муугаар нөлөөлдөг байна. Харин амжилттай хүмүүс нойроо даван туулж нойрмог байдлаа сэгсэрч хайдаг байна. 8-дугаарт эерэг хандлагатай байх. Сөрөг хандлага нь өөртөө итгэх итгэлийг бууруулж амжилтанд хүрэхэд нөлөөлдөг. 2014 онд хийсэн эрдэмтдийн судалгаанаас үзэхэд эрт босдог хүмүүс илт мэдэгдэх үйс эерэг байдаг байна. Тэд гомдлдоггүй мөн сөрөг бодлуудад автах нь бага байдаг. Өглөө босдог хүмүүс илүү сайн бас хулчихгүй унтаж чаддаг гэсэн судалгаа байдаг байна. Есдүгээрт муу зуршлаа хаях. Өдрийн урт ажлын дараа та ядарсан байх болно. Орой бид зурагт үзэж тоглоом тоглох хандлагатай байдаг. Тиймээс бидний тарих маш их ядардаг байна. Асуудал энд л байгаа юм. Бид удаан хугацаагаар компьютерийн ард сууж эсвэл Netflix үздэгт байгаа юм. Өглөө 4 цагт босноор та энэхүү муу зуршлуудаас салах боломжтой юм. Та 4 цагт босохын тулд 8-9 цагийн хооронд унтах хэрэгтэй. Бид цэнхэр дэлгэцийн өмнө суух үед бидний энерги маш их алдагддаг байна. Амжилттай яваа хүмүүс эдгээр муу зуршлаас хол байдаг тул тэдний тарих сэргэг байдаг байна. Энэхүү зөвлөмж маань таныг амжилт руу хөтлөнө гэдэгт итгэлтэй байна. Та комент хэсэг санал бодлоо бичээрэй. Мөн subscribe дарахаа буу мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.